За та бүгдийг хүрэлцэн ирсэн явдалд талархлаа. Тэг өнөөдөр ямар асуудалтай холбоотой мэдээлэл өгөхийг хүссэн бэ гэвэл авилгатай тэмцэх газар түүний байцаагчдын үйл ажиллагаатай холбоотой гэх юм уу? Энэтэй холбоотой мэдээлэл өгье гэж бодсон. За учир юу вэ гэвэл ер нь бол улсын хурлын гишүүн болсноос хойш бол асуудалд дандаа шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Яагаад гэвэл арчилч өөрөө ер нь бол шүүмжил сэтгэлгээнд дээр тогтдог ийм засаглал. За тэгээд сануулж хэлж ярихгүй бол сайн засаглалч ялзардаа гэдэг үг гэдэг те. Тийм ч учраас бол би энэ зарчмын дагуу өнөөдрийн хүртэл ажиллаж эхэлсэн. За тэгээд ер нь бол үндсэн хуулийн 16-гийн 16-аар бол бүх хүн те улсын хурлын гишүүн байна уу, тэр ажилтан байна уу, ажилчид байна уу, ямар ч хүн байхаас үл хамаарч үг үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Дээрээс нь 50 нар жагсаж цуглах эрхтэй. Яг энэ үндсэн хуулийн дагуу би үг үзэл бодлоо илэрхийлж энэ засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. За ингэсний улмаас үргэлжийн ийм харлуулалт, гүтгэлэг, дайралт ерөөсө тасралтгүй энэ өнгөрсөн 10 сарын хугацаанд явсан. За төсвийн үеэр би бол энэ данхаасан төсвөө багасгаа гэдэг дээр бол маш ноцтой асуудлуудыг ярьж аминдаа бас тэмцэл өрнүүлсний үр дүнд дэмжигдээгүй асуудал Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьснаар дэмжигдэж улмаар бол өнөөдрийн энэ нөхцөл байдалд бол маш зүйтэй шийдвэрээс нь нотлогдож ингэж төсөв багц чадхаа буурч орж ирсэн. За тэр үеэр бол янз бүрийн өвчтөе зовлонтой болгосон. За ингэж явсаар сүүлдээ үр хүүхд рүү орсон. Та бүхэн мэдж байгаа. Хүүхдүүд минь орсон. За одоо бол гэр бүл рүү мань орж ийн. Манай гэр бүлийн хүнийг, манай ахыг авилгатай тэмцэх газарт дуудсан. Тэ асуудал үүсгэсэн байна. За хамгийн гол юм бол яах вэ? Энийг бол би хүлийн зөвшөөрнө. Улс төрчид угаасаа хөрөнгө орлогоо батлах, нотлох үүрэгтэй. За харамсалтай нь 5 сарын 28 буюу уржигдэр 3 дахь өдрийн орой манай гэр бүлийн хүнийг авилгатай тэмцэх газарт дуудсан, байцаалт авсан орой. За байцаалт аваад маргааш 11 цаг гэхэд бүх баримт нотлох юмнуудаа цуглуулж иргэж ийм үүрэг өгсөн. За мэдээж эн чинь хүний амьдралын 20-30-аад жилийн түүх байна тий. Хөрөнгө орлогоо нотлохын тулд бид нар чинь бас бэлтгэх хэрэгтэй. Бүх тэр юутай компанитай холбоотой, орлоготой холбоотой асуудлуудаа гаргаж өгөх ёстой. Энэ бол 24 байтугай 12 цаг ч өгөөгүй. Энд бол амжих боломжгүй байсан. За тэгээд өчигдөр уцтаа маргааш болгоё гэж хойшлуулсан. За өнөөдөр бол бас дахиад энэ 24 цагийн дотор бол амжихгүй байна. Тийм учраас энийг хойшлуул, нэгдүгээр, хоёрдугаарт ер нь бол бас өмгөөлөгч авъя гэж ингэж хэлсэн боловч харамсалтай нь хугацаа чинь дууссан. Одоо дахиж баримт нотлохоо авахгүй, өөрөө ирэх шаардлагагүй гэж маш ихээр уурсаж нэгсэндээ загинж дарамтлсан байна. Тэгээ өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо нотлох боломжийг олгохгүй байна. Ерөөсөө 2 хоног буюу ажлын цагийн орой дуудаад маргааш нь авчир гэж дарамтлаад нөгөөдөр нь болгоё гэсэн боловч нөгөөдөр нь ч гэсэн боломжгүй байна гингүүд шууд хугацаа чинь дууссан. Хугацаа чинь дууссан учраас нотлох баримт шаардлагагүй. Одоо ирэх хэрэггүй гэж ингэж дарамтлсан байна. За өмгөөлөгчтэй очиё. Эн чинь бас нэг цаана том асуудал явж байна. Улс төрийн асуудал явж байна. За улсын хурлын гишүүний нэр хүндтэй холбоотой асуудал явж байна гэсэн боловч тэр асуудал бидэнд падгүй. Таны хугацаа дууссан учраас та одоо дахиж ирэх нотлох баримт үзүүлэх шаардлагагүй гэж хэлсэн байна. За намайг ямар хэрэгт гүтгэж ийн гэвэл намайг 50 байр зарсан гэж гомдол гаргасан байна. Надад ямар ч тийм 50 байр зарсан тохиолдол байхгүй. Хоёрдугаарт намайг мөнгө угаасан гэж гүтгэсэн байна. За надад ямар ч мөнгө угаасан юм байхгүй. Мөнгө угаана гэдэг чинь гэмт хэргийн аргаар олж авсан мөнгийг угаахыг хэлдэг. Тэгэхээр би яагаад өнөөдрийн хүртэл үг үзэл бодлоо зоригтой илэрхийлж ийн вэ гэвэл би төрд өндөр дээд албан тушаал хашиж яваагүй. Тийм учраас би авилга аваагүй. Албан тушаалын гэмт хэрэгт орооцолтоогүй. Тийм учраас надад айх юм байхгүй юу? Зүгээр миний гэр бүлийг хэрэг татах гэж оролдож, миний ах дүү нарыг оролдож ингэж байгаа нь өөрөө миний амийг боох гэсэн ийм л арга хэрэгсэлж би бодож байгаа.
Тэглээгээд би одоо яах юм? Надад хийсэн хэрэг байхгүй учраас би юунаас ч яахгүй. Гэхдээ энэ бол Вишинский арга гэж байдгийг. Одоо Сталины үед байсан нэг арга байна л да. Хүн нь байвал хэрэг нь олдноо. Хүнийг олоод тэр хэргийн тохоод явуулъя гэдэг. Тэр Монгол улсад өнөөдөр энэ арга хэрэглэгдэж байна. Зөвхөн над дээр биш маш олон улс төрчид дээр иймэрхүү арга хэрэгслийг хэрэгэлдэг. Ингээд бүгдийн нэг бүрчлэн дууга болгодог. За намайг ч гэсэн мөн яг энэ аргаараа дууга болгохыг оролдож байна. Тэгэхээр энэнд одоо би автаж те яад бол би гэмт хэрэг үлдээг байхгүй юу. Тэгээ намайг яаж ч айлгах гээд нэмэргүй оюун эрдэнэ ерөнхий сайдаа. За надыг мөнгө угаасан 50 байр зарсан гэлүү дээ. Тэр гэмт хэрэгт гүтгэж эн чинь хүнд гэмт хэрэг байхгүй юу. Мөнгө угаана гэдэг чинь өөрөө хүнд гэмт хэрэг. Хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэх нь өөрөө дахиад гэмт хэрэг. Тэр энэ гэмт хэрэгт намайг гүтгсэн хүн бол одоо оюун цэцэг гэд хүн өөрөө оюун эрдэнэ ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш гэж надад мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшаар намайг ингэж гүтгэж харлуулад хэрэг тохно гэвэл тийм байхгүй. Би яг хөө тэр хувь байцаагчдын одоо ёс зүйгүүч байд юм уу ажлын арга туршлагагүй байдлыг ойлгож болно. Гэхдээ бүхэл бүтэн авилгатай тэмцэх газар гэдэг энэ институцэд би бол итгэх ёстой. Хэрвээ бид нар энэ институцтэй итгэхгүй байх юм бол энэ Монгол улс дарангуул нь дахиад давтагдаад бүр даабалтах гэж байна. Тэгэхээр энэ бол дахиад юу илэрхийлж байгаа нэг бол Монгол улсад дарангуул тогтсны дахиад нэг жишээ, маш олон жишээ байгаа. Энэ бол ерөөсөө өрсөлдөгч буюу сөрөг хүчин үг үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг хүмүүсийг дууга болгох гэсэн башир арга буюу энэ ерөөсөө дарангуулагчийн гол хэрэгсэл байдгийг. Тэгэхээр энэ бол маш харамсалтай байна. Маш харамсалтай байна. Арга гэрлүү нь орж ийн. Авилга албан тушаал мөнгө угаах гэмт хэрэг тохих гэж оролдож байна. Гэтэ ийм бол хизэж гарахгүй. Тийм учраас би бол зоригтой байдаг байхгүй юу? Эсвэргээрээ хиндэн хууль яаж үйлчлээд байгаа юм бэ? Энд дэр чинь нөгөө даабл буюу давхар стандарт гарч байна. Над дээр болохоор 2 хоногт орлогоо нотлохыг шаардаад ингээд хуулийн хугацаа дууссан гэж байгаа. 2 хоногт над дээр хуулийн хугацаа ажиллаад ерөнхий сайдад тэр хідэн тэр бумынхаа орлогыг нотлох нь болохоор хідэн сарын ажил байдгийг би мэдэхгүй байна. Над дээр 2 хоног ерөнхий сайд дээр лав 20 хонцсон байна. Нотлоогүй л байна. Ажиллагаа явагдаж гин гэж байна. Минийхийг бол ерөөсөө ингээд шаардлагагүй одоо та хэрэггүй өмгөөлөгч авах хэрэггүй гэж хэлсэн байна. Тэр Монгол хүнд өнөөдөр шүүмжлэлийнхаа төлөө өмгөөлөгч авах хүртэл эрх нь хаагдаж байгаа юм уу гэдэг ийм асуудал тавигдаж байна. Энэ бол давхар стандарт. Тэр улсын хурлын гишүүн хүнд ингэж гин гэж би бол гоншгонж байгаа юм биш. Зүгээр энэ ард иргэдийн амьдрал ямар хүнд байгаа вүлээ. Ачаа ямар их байгаа вүлээ. Яг энэ үед хинч ерөөсөө үг үзэл бодлооч илэрхийлэх боломжгүй юм байна. Нэгдүгürt амьдралдаа дарагдсан нухтлуулж байна. Хоёрдугаарт айж байна. Бүгд айц хүчтэй байна. Одоо маш олон хүн над руу бичдэг штэ. Дэмжиж байгаа шүү. Гэхдээ бид нар бол үгээ хэлж чадахгүй байна. Бизнес эрхлэгчид бичиж байна. Маш их дарамт чахалт байна. Жоохол юм бол татврын эрхт оруулах гээд байна. Жоохол юм бол эрүү үсгчих гээд байна. Хамаагүй дуурч болохгүй байна. Талбай дээр гарч чадахгүй байна. Тэгэхээр Монгол улс өнөөдөр бүтэн дарангуйлалд орсон байна. Тэр энийг л хэлж байна. Маш харамсалтай байна. Монгол улс ч уг нь 35 жилийн өмнө арслан тогтолцоороо шилжсэн. За дахиад эцэст нэг зүйл хэлэхэд олон улсын байгууллагууд бас худлаад өгдөггүй юм байна. Олон улсын VDM гэдэг Varieties of Democracy гэдэг байгууллага буюу арчлын олон талт байдлыг судалдаг байгууллага бол Монгол улсыг сонгуультай авторитар дэглэм гэдэг ангилалд оруулсан байж байгаа. Авторитар дэглэм гэж юу хэлдэг вэ гэвэл за шүүх нь бол бүрэн хараат бус байна. Тодорхой хэмжээнд хараат байна гэж. Иргэдийн үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хаагдсан байна. 2. За хэвлийн эрх чөлөө хумигдсан байна. 3. Засаглалын хуваарлалт алдагдсан байна. 4. Хуулийн засаглал байхгүй байна. 5. Ингээд тодорхой шалгуурын дагуу энэ нийгэм, энэ улс авторитар дэглэмтэй юм уу юу гэдгийг онлын дагуу нотлоод практик дээр судлаад оруулт юм а. Энэ бол Монголд үнэхээр биелэлээ олцсон юм байна. За яг сонгуультай гэдэг нь өөрөө нэг худлаа өмнө сонгуул хийж байгаа учраас сонгуультай арчил хийдэг категорит байна. Сонгуул хийдэггүй бол манайх бүрэн дарангуул гэсэн юм юу руу шилжинэ. Англи руу. Тэр нөхцөл байдал юм байна. Одоо 5 жил энэ хүү ерөнхий сайд тэгээд бүх үзүүлэлт унсныг одоо точиг ярьж байгаа бид нар те. Точиг ярьж байгаа учраас би дахиж давтмааргүй байна. Авилгын индексээр ухарсан, арчлын индексээр ухарсан, засаглалын индексээр ухарсан, засгийн газрын санхүү хөрөнгийн зарцуулалт
маш хойгуур байгаа. Бүх үзүүлэлт 0 байгаа нөхцөлд ард иргэд бухимдж байна. За тэр сүүлийн энэ хүнтэй ёс суртахууны хувьд бол асуудал ярих хэрэгтэй гэдэг асуудлыг тавихаар эсрэгээрээ энэ бол төрийн одоо асуудал болгож хувиргаж байна. Эхлээд нам руугаа оруулаад намын асуудал болгоод сүүлдээ намаасаа шилжүүлээд өнөөдөр Монгол улсын төрийн гацаа болгож хувиргаж байна. Уг нь бол улс төрийн соёл өндөртэй газар түрүүчийн 7 хоногт Япон улсын нэг сайд будааны үнийг мэдхгүйгээсээ болоод ёс суртахууны асар том доголдолтой ийм үйлдэл гаргалаа гэд өөрөө сайн дураараа уучлалт гуйгаад огцорсон. Мөн Японы нэг сайд хизээ байна да, нэг 2015 оны үед шоколад төсвийн мөнгөөр авснаасаа болоод ёс суртахууны хувьд доголдолтой байж уучлаараа гэд огцорсон. Ийм ёс суртахууны хувьд соёлтой улс төрийн өндөр соёлтой ийм газар хөгждөг юм байна улс. Түүнээс биш манай ерөнхий сайд чи хэдэн тэрбумын асуудал хүүхдтэй холбоотой үүсчээ дэгдчээд байхад би яагаачгүй энэ улсууд баялагын сан гацаах гэдэг. Энэ улсууд хөрөнгө урах асуудлыг гацаах гэдэг. Энэ улсууд ухаан удгийг өгөхгүй гэдэг гээд бүгд худал гүтгэлэг дандаа хүмүүсийн тархийг яг ийм маягаар угааж байна. Ягаад тэгэхээр арт түмэнд бол энэ сэдвийн таалагдчих байгаа байхгүй юу? Та нарт 80 сая төгрөг өгөх гэсэн чинь энэ хүмүүс өгүүлэхгүй гэдэг юм. Дандаа ийм тарих угаалтаар сүүлийн 5 6 жил Монгол улсыг авч явлаа. Энэ Монгол улсыг одоо эмгэнэл жүжигийн тайз болгож байна. Өдөр болгон тэнд хүмүүс ийм сайхан ерөнхий сайдаа огцруулахгүй гэдээ үлсэж байна. Иргэдээ үлсгэж алах гэж байна өөрийнхөө төлөө. Тэр энэ бол маш хариуцлагагүй ёс суртахууны хувьд асар их доголдолтой хүн байна гэж эцсийн дүндээ дүгнэж байна. За ийм мэдээлэл. Хугацаа 2 хоногийн хугацаа бол нотлох шаардлагагүй гэсэн гэж байна. Тэгээд одоо хөрөнгө нотлох байхад цаашдаа ингээд хэрэг үүсгээд гэдэг юм уушгүй байгууллага шийдээ явуучвал яах вэ? Одоо тэгэл явна шүү дээ. Одоо би мэдэхгүй байна. Тэгээ 2 хоногийн хугацаа байдаг хэсэг. Тэгээ манай гэр бүлийн хүн асуусан байна л да өнөөдөр. Хугацаа нь яг хизээ дуусна. Тэр ч бас нэг хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хугацаа нь яг хизээ дуусгаж байгаа учраас өөрөө ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр хариулаагүй. Хариулах албагүй гэд. Тэгээд хинд нь хуулийн хугацаа 2 хоног байгаад хинд нь 20 хоног байд юм бэ гэдэг ийм дабл стандарт гарч ирж байна. Ер нь бол төрийн хүч нөөцийг уруугаар ашиглана гэдэг abuse of state resource гэдэг байдаг байхгүй онлын хувьд. Энийг бол маш сайн ашиглаж байна. Гэхдээ яг би эцэст нэг зүйлийг хэлэхэд бол үндсэн хуулийн институцтэй би бол итгэх хэрэгтэй бид нар ард иргэд. Хэрвээ бид нар энэ байгууллагуудад итгэхээ болох юм бол Монгол улсад улс төрчдөө итгэхгүй тийм үү? Дээрээс нь төрийн институцүүдэд итгэхгүй байвал Монгол улсад цөхрөл бий болно. Онлоороо. Цөхрөл бий болох юм бол эмх замраагүй байдалд орно. Тэгэхээр энэ ард иргэдийг цөхрөлд оруулах гэж байна. Би ингэж харж байна. Тийм учраас өнөөдөр би авилгатай тэмцэх газрын даргад бол манай гэр бүлийн хүн бол гомдлоо гаргасан байгаа. 2 хоногийн хугацаа өнгөөд одоо дахиж боломж байхгүй. Албан ёсны хуулийн хугацаа чинь дууссан гэж байгаа 2 хоногт. Би ерөнхий прокурорт хандна. Ягаад гэвэл эн чинь хэрэг мөрдөн шалгах энэ ажиллагааг бол прокурор хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр энэ агуулгаар бол эрх биш энэ улсын байгууллагуудыг ажиллаа буруу хийдэг хүн байхад зөв хийдэг удирдлага байгаа байх гэж одоо найдаж байна. Тийм л байна. Энэ талаар мэдээлэл өгөх гэсэн. Цаанаас одоо яг ерөнхий сайдын зүгээс өөрөө одоо чиглүүлсэн ажил байж байгаа. Тэгж харж байгаа. Гэхдээ тэгж харна л да. Яг гэвэл ерөнхий сайдтай болсон асуудлыг та бүхэн мэдж байгаа нөгөө намайг нэг өөр хүний нэрээр дуудаад 5 дахь өдрийн чуулганы хурал хийсэн. Ердөө маргааш нь буюу хагасаа өдрөөс эхлүүлээд гудамжинд хүмүүсээс ярилцлага аваад эхэлсэн байсан шүү дээ. Энэ баярмаа бол ёстой бүтэхгүй хүн энэ ерөөсөө бараг л дээрэмчил уурчин гэд маргааш нь тийм ажил явагдсан шүү дээ. За тэрнээс хойш тасралтгүй ийм ажил явагдаж байгаа. Дээрэс нь тэр хадгалам зээлийн хоршооны гэдэг хүн байгаа оюун цэцэг гэд. Тэр хүн дахиад ердөө нэгтгэс нь 2 дахь нь энэ ордны баруун талд өдөр болгон хэвлэлийн хурал хийсэн. Энэ баярмаа бол уурчин, мөнгө угаадаг, гимт хэрэгтэн, 50 байр зарсаг бүгд гүтгэлэг. Ийм юмыг хийсэн энэ оюун цэцэг гэдэг хүн нь өөрөө одоо надад авсан мэдээллээр ерөнхий сайдын хүүхдийнх нь төгөлдөр хуурын багш гэж мэдээлэл ирсэн. Тэгэхээр одоо ерөнхий сайд тэр өөрийнхөө хүүхдийн төгөлдөр хуурын багшийг явуулж надад одоо ингэж намайг хонглоор чирэх гэж юм л да нэгсэндөө. Гэхдээ одоо энэ ч одоо 20 30 жилийн бит хоёрын амьдрал биш үү? Би төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй.
Би төрд судалгааны ажил хийж исэн. Төрд би гадаад харилцаа хариуцж исэн. Тэгэхээр би хүнээс авилга аваагүй, би мөнгө угаагаагүй. Одоо шалгах хэрэгтэй байхгүй юу? Яг тэгэхээр хүн болгон нэгэнт улс төрд явж байгаа учраас хөрөнгө орлогоо хаанаас тэр хөрөнгө орлого нь бүрдсэн, ямар бизнес хийдэг, энэ бол нээлттэй байх хэрэгтэй. Энийг бол би бүрэн зөвшөөрж байгаа. Гагцгүй энэ шалгаж хянах процесс нь өөрөө яагаад ийм давхар стандартаар яваад байгаа юм бэ? Тэгээ улсын хурлын гишүүн буюу өөрийг нь эсэргүүцдэг, тэгээ өв үзэл бодлоо илэрхийлдэг энэ хүнийхийг болохоор 2 хоногт ингээд нэхэд 12 цаг ч өвөөгүй байгаа шүү дээ. Орой 4 цагийн үед дуудаад 3 дахь өдрийн орой. Тэгээд ажлын цаг 5 байцаагаад яг уу хийсэн хэрэг байхгүй учраас очиод байцаалт өгнө шүү дээ. Тэгээд маргааш авчирч өг гэсэн байна. 12 цаг өгөхгүй байгаа байхгүй юу? Энэ дээр л хамгийн гол юм байна. Тэгэхээр энэ ерөөсөө дабл стандарт бүх төвшөнд байна гэдгийг чинь манай иргэд бол дандаа ярьдаг. Энийг бас би үнэхээр өөрөө мэдгүй 4 тэрбумын бенц гэдэг юм ярьж байна. Одоо 400 саяын онгоц хүлгэлсэн гэдэг тэр ямар амралт гэдэг тэр ямар бэлзэг бүгд одоо би бол өөрөө тийм юм сонирхдаггүй учраас тэр нэр томьёо юм цээжлэхгүй мэдэхгүй байна. А гэхдээ миний ойлгосноор уг нь бол энэ асуудал чинь асуудал болоод авилгатай тэмцэх газар шалгаж байгаа гэж ойлгосон. А шалгаж байгаа учраас энэ нэг тийшээ болох байх. А энээс гадна тэр хөрөнгө оруулалт нь хууль ёсных байхыг үгүйсгүй би мэдэхгүй байна. Би бас хүн бүтэхгүй шүү дээ. А гэхдээ энд нэг асуудал үүсэж байгаа нь ёс суртахууны асуудал байхгүй юу? Одоо саяхан түрүүчийн 7 хоногт Монгол улсад айлчлал хийгээд ирээд явсан Австри улсын ерөнхийлөгч та бүхэн мэдж байгаа тийм Монголын мяат онгоцоор их нартайгаа үүргэвч ирж төрийн айлчлал хийчээд буцчихин. Тэр хүн бол автобусанд суугаад явдаг, метронд суугаад явдаг, гудамжинд сэндвич иддэг ийм Австри ерөнхийлөгч. Тэр соёлтой, хөгжилтэй улс яагаад тийм болдгийг гэхээр улс төрчид нь ийм өндөр ёс суртахуунтай байдгийм бэ гэдэг би ийм л дүгнэлтэд хүрч байна. За одоо ер нь бол энэ бүх миний эсрэг ажиллагаа бол ерөнхий сайдын хийж байгаа ажиллагаа байх гэж би бодож байна. Одоо би бас хардаж штэ хардах хэрэгтэй. Тэгэхээр одоо би энийг бол энэ хүн намайг ингээд явуулаад байна, ажиллагаа явуулаад байна гэд цагдаад өгөх хэсгийг би мэдэхгүй байна. Тэгээ яг хөө эрх шин төрийн институтууд ажиллаа хийгээд энэ хүний тэр бас тэр холбогдох тэр асар олон тэр бумын те одоо энэ хэвлэлээр яваад байгаа үеэлдээ 136 ширхэг тендер өгсөн ч үлээ те энэ хүн чинь бол төрийн өндөр дэд албан тушаалтан байхгүй юу? А би бол хизээч төрийн өндөр дэд албан тушаалтан байгаагүй. А миний их хурлын гишүүн болохоос өмнө мэдүүлсэн тэр хөрөнгө орлого бол уг нь тусдаа асуудал байхгүй юу? Намайг шалгахч үүрэг байхгүй. Яг тэгвэл би төрийн өндөр алба хашиж байхдаа шинээр надад эд хөрөнгө үүссэн бол энийг зүй нь бол шалгах ёстой. Атал нөгөө би үг хэлээд үзэл бодлоо илэрхийлээд айхгүй зоригтой яваад ахаар намайг чи дугаавэ ингээд чи дугур ингээд чи намайг шүүмжил гэж байгаа ийм л одоо тохиол гэж би ойлгож байна. Өөр одоо би юу гэж ойлгох? Би өөр яг яасан те. Уг нь бол миний санаа нөгөө сануулж хэлж ярихгүй бол сайн засаглалч ялзардаг гэдэг үг л байгаад байгаа байхгүй юу. Арчил гэдэг чинь угаасаа шүүмжлэл сэтгэлгээ сөрөг хүчин хоёр дээр л тогтдсон байна. Одоо би өнөөдрийн энэ цаг хугацааны мөчид ингээд ботхоор ягаад тэгэхээр нөгөө сөрөг хүчнийхаа намуудыг кармалцсан. Тэгээ одоо бусад бүх энэ тэнд байгаа бүх субъектуудыг кармалцсан, дуугаа болгоцсон. Тэгээ ийм нөхцөлд бол сөрөг хүчин байхгүй байгаа тохиолдолд бол энэ дарангуул бүр сонгуульт дарангуул биш жинхэнэ 100% дарангуул руу орох юм байна гэдэг айц улам их хурж байна. Тэгээ гэхдээ надад төрөө сулгаалсан мөнгө байхгүй, авилга авсан юм байхгүй учраас энэ бол асуудалгүй. Гэхдээ ингэж тэг хүнийг дарамталж дуугаа болгоно гэж байхгүй гэдгийг л бийтсэн. За баярлалаа.